Тэгвэл за явсаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ном бичиг соёлын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын үндэсний номын сангаас гэрээ номын сан гэсэн цуврал контентыг одоо уншигч олон түмэндээ бол хүргэж эхлээд байна. За анхны дугаараараа одоо бид бүхэн Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн бэлэгт гүйш орчуулагч, зохиолч, сэтгүүлч Готовын Аким гонд хүрэлцэж ирээд байна. За тэгээ Аким гоо бол одоо Монгол улсад энэ ном соёлын одоо орчныг одоо хөгжүүлэх, одоо ингэж дэлгэрүүлэхэд бол нэлээд тийм үнэтэй хөв нэмэр оруулсан хүн байж байгаа. За миний санахаар бол одоо 2010-ад оны үед бол номын сангийн тухай хуулийг одоо баттуулахад нэлээд хөөр оролцоотой орсон, ажилласан. За мөн одоо 2005-аас 2011 оны хооронд бол номын сангийн захирлаар ажиллаж байсан юм байж байгаа. Магадгүй одоо 2012 онд гарсан одоо ерөнхийлөгчийн залгаар одоо өнөөгийн бидний тэмдэглэж байгаа номын бэрэг тэмдэглэхэд Аким гоо өөрөө оролцооч гэсэн байсан гэж одоо миний хувьд бол судлаачийн хувьд бол хардаг. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигч нарт одоо энэ өөрийнхөө хувийн гэрийн номын санг бас танилцуулж өгөөч. За ер нь Монголд номын сан бол ер нь нэлийн дээрээс үссэн. Одоо манайхан ч одоо бол яг л одоо үндэсний номын сан үсснээр бараг л одоо номын сан үссэн юм шиг одоо гэтэл бол ноён хурцх Дансан Арабжаагийн одоо маш том номын сан байсан. Тэрнийг бол одоо 1937 38 оны үед шатаасан. Мөн одоо Дундгавийн Чойрын хийдийн Заваа Дандан багшийн маш том номын сан байсан. Тэрнийг бас бүгдийг шатаасан. Гэх мэтлэнгээр Монголд бол номын сан байсан юм аа. Манай мөн одоо номын сангаар барахгүй одоо ном хэвлдэг бархан эднүүд бол одоо хийд болгон тийм бархантай байсан шүү дээ. Гэхдээ зэрэг хийд болгон номын сантай байсан гэсэн үг. Гэхдээ зэрэг одоо яг энэ манай 21 онд одоо манай агуу их Жамьянгун эднүүдийн одоо байгуулсан энэ номын сан бол орчин цагийн номын сангийн одоо гол үндэс, гол суурь нь болж өсөлтөө. Тэгээд аймаг өхөнд одоо юу байгаад л. Тэгээ яг хуу ер нь сэхэтэн болгон тэр юунаас хойш ер нь өөрийн гэрийн номын сантай байсан. Ухаан одоо Жамьянгун, Цэвэн Жамсранов, Жамсрангийн Цэвэн одоо хөхөд амбилаа дашны гойд нүч бүгд өөрийнхөө гэрийн номын сангаас авчирч богнуулж энэ номын сангийн чинь одоо сангийн бүрдүүлжсэн шүү дээ. Гэхдээ зэрэг гэрийн номын сантай одоо сэхэтэн бол тэр үед ч байсан. За тэгээ яг уу би бол бас одоо яхан номонд хорхойтой. Одоо тэгээд дээр үед бол залуу цагт бол ер нь даарлцсан болгоныгаа цуглуулдаг байсан. Одоо ингээд нас яваад ирэхдээ зэрэг яхан төрөлжүүл цуглуулахгүй бол юм хоёр өрөөнд ч багтахгүй. Тэгээд би ч өөрөө айгүй бол номондоо төргөдөд гадам годомжинд гарч магадгүй бол тэгэхээр одоо хаана Монголын түүхэн толботой номнуудыг одоо би нэгэн цуглуулж олж авах гэж оролддог. Одоо англи өөрийн яхан гадралдаг нэг хоёр орос англи хоёр хэлээр мөн одоо өөрийнхөө монгол хэлээр арсан одоо номнуудыг одоо жоохон цуглуулдаг юм аа. За тэгээд бас яг хөө миний хобби байдаг одоо шохоорлох юм уу? Тэрэнд одоо энэ өөр гаригаас ирсэн хүмүүсийн тухай ном нийлэн байр эзэлдэг. Бас англи орос хоёр хэлээр лагж олж авдаг. Энэ ягаад тийм учиртай гэж зэрэг энэ бол миний хадны зураг одоо судлах гэж оролдохтой холбоотой. Тэгээ энэ хадны зураг манай хадны дээр байгаа зураг энэ дэлхийн мэрэгдийн бичээд байгаа юм хоёр нийлээд өгөхтэй зэрэг одоо би жаахан урамшаад тэгээд энэ талын ном бахан цуглуулдаг. За бас нь бол яхаа бас би өөрөө орчуулагч хүн. Ер нь тал бичиг бол англи, орос, монгол тайлбар толиод эднүүд бол надад бас нэлээд бийтэй. Ер нь гол нь одоо
энэ номоо нэг 3 хуваачхад гол нь ийм юм байна да. За тэгэхээр сая ярилцлагын эхэнд номын зүйн тухай хуулийг нэг дурдаад авсан байгаа. Тэгэхээр номын зүйн тухай хуулийг дагалдаад бол 14.5 журам бол гарсан байдгийг. За энэ 14.5 журам маань яад юм бэ гэхээр ер нь л энэ уншлага, номтой холбоотой үйл хэргийг одоо дэлгэрүүлэх ийм зорилго бүхий журам байж байгаа. Жишээлх юм бол тэдгээр дотроос дурдах юм бол одоо онцгой чухал ач холбогдол бүхий гар бичмэлж байд юм. Одоо ховор хууч номтой хөв хүний одоо номын санд дэмжлэг үзүүлэх журам гэдээ байж байна. За дээрээс нь уншлагыг дэмжих журам гэдэг. Гэх мэтлэнгийн ийм журмууд бол байдаг. Энэ номын баярыг одоо тохиолдуулаад эрхэм уншигч, үйлчлэгч та бүхэн эдгээр журмуудыг бас нэг олоодаарай. Хуулийн одоо захим санд бол үнэгүй захим санд бол эдгээр журмууд мал байж байдаг. За тэгээд одоо нэгэнт одоо таны цуглуулгаас ингээд ерөнхий мэдээлэл авлаа. Тэгээд би одоо эндээс сонгоод 3 номыг танаар танилцуулмаар санагдлаа. Тэгэхээр эхний ном маань одоо хүннүүгийн түүхэн тэмдэглэгээ Цимацин гэдэг хүний ном байж байгаа. Энэ талаар та бас ярьж өгөөч. Монголчууд одоо сүүлийн үед хүннүүгийн хот Луут хотыг бол хайж исэн. Энэ хайж исэн Луут хотоо бол оллоо тий. Тэгэхээр энэ талаар та энэ сайхан номын талаар ингэж бас танилцуулж өгөөч. За энэ яг энэ одоо шатын төгч манай хүннүүгийн одоо баг үеийн шоу төгчтэй энэ одоо ер нь хүннүүгийн тухай яг цаасан дээр бичсэн түүх бол эрдэл энэсэн хацны одоо бол яг юуны археологийн албар энэ бол алдаж байна л да. Энэ ном юугаар аюултай гэхээр зэрэг хүннүүгийн зан заншил. Ана бидний шаниу гэж яриад байдаг. Одоо тэр модон шаниуч гэж ярьдаг. Тэднүүдийн амьдрал ажлын тухай. Унтрачтай манай хөө шогтол орж иж байна навшнаач. Явчих. Залгуулаа явчих. Тэгээ энэ юу охин одоо яаж жагсаж ийсэн. Охин бүгд нэг тал нь цав хамартай, нэг тал нь дандаа хээр мартач гэдэг юм аа. Үгүй бол одоо хүмүүсээ яаж одоо оршуулдаг гэсэн ямар хувцас өмсөж байсан. Гэх мэтлэнгээр энэ бол одоо тэгээ одоо тэр модон шаниогийн хаан ширэнд суусан одоо дараа нь ямар хүн залгамжлсан хэдэн шанио байсан эднэгээд одоо хүннүүгийн одоо гол түүх энэ дотор байна. Энэ нь манай одоо археологийн юугаар зарим нь батлагдж байна. Зарим одоо археологийн шин олдуулч одоо олдож байна. Тэгэхээр өөрөө Луут хот гэж ярьлаа. Луут хотын одоо оллоо гэж яриад байгаа бол учраас тэр бол Луут хотаараа биш баха. Тэр бол дахилын сум болоо гэж дотроо боддог. Луут хот бол одоо тэр би олон сургуульчийг юу хөөж үзлээ. Одоо тэр юу доторч байж байгаа тэр одоо манжин түүхэн доторч байж байна. Гэх мэтлэнгээр энэ Луут хот бол энэ юу хар хөрмөөс хойш байгаа уйгрын хар балгасны тэр дорл тэмдэл байна гэж би бол тэр олон сургуульчдыг үзэхдээ зэрэг хөөхтэй зэрэг тэгж гарч ирээд байна. Тэгээд гэхдээ энэ одоо Луут хотын эрэл бол тэгээд баслаг эцэлэг байгаа. Тийм учраас яг тэр олдсон гэж хэлэхэд бол бас хэцүү. Одоо монголчууд маань жил бүр хүннийг өрн байгуулсны хэдэн зуун жилийн ойг л одоо тэмдэглэдэг штэ. Аргагүй эн чинь юу яасан штэ. Юуны Бонгорын нэг залуу эрдэмтэн тэнд байгаа одоо Атил хааны холбогдлолтой хүннүү нарын Бонгортой хүннүү нарын одоо юг улсыг судлаад тэгэл ер нь тэр хавийнхан бүх улсыг судлаад генийн судлаад юу гэж ярьдаг л бас үлдэн ДНК-гийн судлаад ДНК энэ манай энэ Монголд ирсэн тэр энэ хүн бол улсууд бол Азиас ирсэн улсууд гэдгээ тогтоосон. Тэгэхээр Азиас ирсэн гэхдээ зэрэг Монголоос өөр тийш явсан юм баггүй.
Энэ одоо дуурлаг нарсны язгууртны бусыг судлаад солонгосууд Динкагийн судлаад энэ бол хүннүү бол Монгол одоо юутай байна. Динка одоогийн монголчуудын динкатай адил. Гэхдээ зэрэг хүн нар бол жинхэнэ одоо Монголын өвөг дээдс гэдгийг бол Динкагийнх нь хувьд дэлхий баталсан. Гэхдээ зэрэг манай өвөг дээдс гэдэг нь яахан муу юм аа. За тэгэхээр одоо хүннүү гүрэн байгуулсны 2220 жил гээл одоо Монгол жил болгоны одоо 7 сард Монгол орон даяар одоо суурайтдаг штэ. Тэгэхээр одоо тэгж бахархаж байгаа өмгөж байгаа хүмүүс энэ номыг заашгүй унших ёстой юм байна шүү. За дараагийн ном хоёр ч орчуулга үедээ Бат жаргалын орчуулга гэдэг өөр Монгол золоогийн бас сайхан орчуулга байна. Одоо энэ шинээр бас гарсан юм. Тэгээ дараагийн нэг ном бол энэ одоо Хөрсдөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал гэдэг ном байж байгаа. За өнгөрсөн зун бол одоо монголчуудад бас их сайхан жил болж өнгөрлөө. Чингис хааныхаа шүтээн хөргийг одоо айл өрх болгон албан байгуул болон одоо хоймортой залах ийм ерөнхийлөгчийн зарлиг гарсан байж байгаа. За энэ зарлиг гарахаас өмнө одоо Кемгуа маань энэ Чингис хааны одоо энэ оюун санаа ертөнцийг үзэх хүслийн талаар нэг юм сайхан ном бичсэн байдгийн. Энэ номын талаар та сайхан танилцуулж өгөөч. За энэ ном бол нэг 9 бүлэгтэй билүү дээ. Би 9 бүлэгтэй болгомч гэж бодоагүй. Тэгээ бас бэлэгдэл юм да. Тэгээ энэ юу юм энэ одоо Тэмүүжин ни одоо Чингис хааны ертөнцийг үзэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн тухай үзлэн. Одоо чадар нөхөдөө сайд нараа үзэх үзлэн. Газар нутгаа үзэх үзлэн гэдэг ингээд нэлийн хэдэн одоо тэр үзлүүдийн энэ газар нутгийнхын байрлалаар зангидаад ингэж хийсэн. Тэгээ энэ одоо дандаа өөрийнх нь бэлэг сургаалууд дээр төшөж бичсэн ном л да. Энэ бол тэг ертөнцийн Чингис манайхан ч одоо заримдаа хэтрүүлээд Чингисийг чинь гүн ухаантан байсан гэдээ ярьж л байна. Чингисийн шашин гээд одоо тустай бас гарах гад нь яа. За тэгвэл одоо тэгсэн юм байна. Энэ маань мөнгө тэнгэрийн үзэлтэн байсан. Мөнгө тэнгэрийн үзэл. Мөнгө тэнгэр гэдэг бол одоо эхлээд эн чинь нууц тавшаагаад уншаад байхдаа зэрэг Чингис хаан чинь Тэмүүжин чинь эхлээд хөх тэнгэр, дээд тэнгэр гэж, итгүн гэж хоёр ийм одоо хослол одоо юу шүтэж байсан байна. Тэгээд энэ нь явсаар байгаад сүүлдээ мөнгө тэнгэр гэж мөнгө тэнгэрийн үзэлт болоод өөрөөр хэлбэл тэр одоо өөрөөр үзэл суртлын баримтал болж эхэлсэн. Энэ тухай л одоо энэ бичиж. За тэгээд итгэн энэ хоёрыг бол хэн одоо мөнгө тэнгэр эцэг одоо бид нүш ярьдаг шүү дээ. Итгэн их гэж. Их дэлхий минь. Энэ хоёр бол хоорондоо мөнгөний барилгатай. Дээрээс ирж байгаа эрчим хүч, дороос төгж байгаа эрчим хүч хоёр юуны таглах дуулын орой дээр очиж солилцдог. Энэ нь бол тэр яг солилцдог газар нь бол бурхан албан бол. Тэн дээр очиж тэр уулан дээрээ гарч Чингис хаан бол бясалгал хийдэг. 3 хоног бясалгал хийгээд за би сартуулыг дийлэх юм байна. За би энэ алтан улсыг дийлэх юм байна гэж бууж ирдэг. Сэтгэлдээ багтааж бууж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгтээ зэрэг энэ тухай голдуу бичсэн. Тэгэл энэ хоёр хэвлэгч юм да. Тэгээд за би энэ сайхан сонирхолтой номыг манай уншигч нар маань бас энэ номын баярын үеэр за мөн одоо номын сангуудаас очиод аваад уншаарай гэж уриалмаар байна. За дараагийн ном бол 2000-ад оны ихэнх үеэр байна. 1990-ад оны сүүл авцсан 2000-ад оны ихээр бол судрын жуулгын нэрээр бол Монгол түмэнд бол нэлээд тийм танил болсон юм байж байгаа. Нэрийг сонсоход бол одоо ном зүү гэж байгаа юм шиг санагддаг. Ийм нэртэй ном. Сүүлд бол 3 батөр хэвлүүлсэн байсныг бол одоо ингээд нэгтгээд шаштрын жуулган гэдэг нэрээр бол гаргасан байж байгаа. За ер нь бол монголчуудад яасан бэ гэхээр энэ Иран зүгийн одоо монголчуудын одоо байлдан дагуулын түүх нэлээд тийм дутмагдуу их сурвалж бол дутмаг байдаг байсан. Эдгээр зүйлийг бол нэлээд тийм нөхөж батгаж өгсөн ийм чухал ном байж байгаа. За энэ талаар та бас дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч. За яг хөө энэ намайг зарим хүмүүс чи судрын жуулган гэдэг нэрээр нь хэрэглэсэнгүй эдэн гэж намайг тархицсан юм их үлдээ.
Гэхдээ зэрэг би бол яаж яах вэ гэхдээ зэрэг судар гэдэг бол одоо юу бурхны шашны номыг хоёр хуваадаг. Гүн бясалгалын ном. Гүн өвдсөн номыг хоёр хуваадаг. Гүн бясалгалын номыг судар гэдэг. Гүн өвдсөн номын тарины ном гэдэг. Гэхдээ зэрэг судрын чуулган гэхдээ зэрэг тэр гүн бясалгалын юм одоо энэ номон дотор байхгүй. Дандаа манай хаадын товч цадиг товч намтар байгаа юм. Тийм учраас би нэрийг өөрчилсөн юм аа. Арай таархны юм байна гэд. За энэ бол манай болж чадсан гэж одоо том эрдэмтэн Ховлын хааны одоо зөвлөх мөвлөхөд нь байжгаад тэгээд одоо ёро хүлээгүү хааны урилгаар тийшээгээ очсон юм одоо хүн. За тэгээд тэр хүний оролцоотойгоор энэ шаштрын чуулган бол бичигдсэн. Гол автор нь бол яг үндэ хэлэхэд аршид идэм биш болж чадсан гэж би боддог. Ягаад гэвэл болж чадсан Монгол ирж байгааг. Рашид Аршид. Гэтэл энэ нарийн маш одоо Монголын түүхийн маш нарийн юмнуудыг одоо бичиж байгаа. Гэхдээ зэрэг бол тэрний болж чадсан л гэж гисэн. Домог тэр түүх бүгдийг намун Хасан хаан гэж одоо яг энэ номыг бичихэд дурдсан тэр Хасан хааны одоо Эрдэнэсийн сан гэж ярьдаг. Тэр Эрдэнэсийн санд одоо алтан дэвтэр гэж манай одоо энэ Нуус төвчааны их байж магадгүй гэж манай эрдэмтдийн яриад байгаа тэр алтан дэвтэр бол тэнд байсан. Тэр алтан дэвтрийг бол манайхан олж үзсэн. Гэхдээ би бас хэн Аршидын тэр бүгдийг олж үзээгүй болоо гэж тэр энэ юунаас бодоод би бас тэгж эргэлздэг. Гэхдээ энэ бол манай Монголын Нуус төвчаанд бол одоо энэ байха бүх түүх энэ бас бүх түүх нарийн бичиг. Баруун зүгт одоо хийсэн аян дайны тухай бол маш цогц баг. Тэгэхээр энэ бол маш дэлгэрэнгүй. Гэхдээ зэрэг энэ ном бол Монголын Нуус төвчийг нөхөж өгч байгаа ийм ном юм аа. Тийм учраас одоо би энэ номыг нэг хүн шилжихээр найруулахтай нэг тийм тэгээд энэ чинь Орос дээр байхгүй юм энэ дотор юу англи дээр нь байсан би англиас нь орчуулсан да. Англид байхгүй юм Оросд байдаг, Оросд байхгүй юм англид энэ байж байдаг ингээд энэ бүгдийг би байхгүйг нөхөд нэг бүтэн одоо шаштрын чуулгантай болгочих. Нэг манай эрдэмтч юм уу манай хүмүүсийн уншихад нэг бас нэг ойлгохоор нэг найруулгатай юм хийж гэж оролдож зүрхэлж одоо барьж авсан юм да. Тэгэл их бүх зүрхтэл хийсэн ажил доо. Би бол эхний хоёр ботыг бол уншсан, гурав дахь нь бол арай л уншиж амжиг одоо тэгээд уншиж дуусгана. Тэгээд сая танаа номсонд байгаа да. Сая бол яг тэр Болж Жансангийн тухай бас аялаа яриад өнгөрлөө. Тэгээд Болж Жансан бол одоо судручгийн хүрээлэнгийн захирал байсан гэж байсан. Гарч ирлээ. Гоо. Ердөө тэр чинь Ховлын хааны үед зөвлөх нь одоо тэр Чансан гэдэг ч одоо энэ бичгийн юуны зөвлөх нь байсан байж тээ. Тэгээд ер нь тийм чинь янз бүрийн ажил эрхэлж байсан тэр. Тэнд дандаа одоо сая дөрвөн гэдэг авгийн үлдээ тэр одоо таны бүртүүжингийн одоо буурч тогоочих нь ачгүй. Тэгээд Ховлын хаанд бол маш их итгэгдсэн. Тэгээд одоо тэнд пэшэд очиад тэгээд хэнийг бурхан болоход одоо бэлэвсэрлийн зан үйлийг энэ Янусад чийсэн. Тэнд чийсэн. Тэгэхээр ямар дагуу хүн байж тээ. Тий. За тэгээд Акимган номын сандах номуудыг ингээд нэгээр нь 3-аар нь 5-аар нь 10-аар нь ингээд багцлаад ингээд яриад ах юм бол 1 2 3 5 10 мэдхгүй хэдэн ч оног ярьж магадгүй. Тэгээ бидний урилгыг хүлээн авч гэртээ одоо ингэж ураад энэ сайхан ярилцлага хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын одоо
орчуулга, уран бүтээл их өндөр их амжилтыг хүсье. Манай уншигч нарт хандаж та сайхан номын баярыг мэдлэгээ дэвшүүлээч. За. Энэ ном гэдэг бол одоо энэ ертөнцийг харах цонх гэж Горкиний хэлсэн. ертөнцийг байтугай энэ орчлон хорвоог харах цонх юм уу да. Ийм учраас одоо номын сан гэдэг бол тэр ертөнцийг харах тэр бүх шаштар түүх одоо юу байд юм бүгдийг нь одоо агуулж байдаг одоо агуу их одоо соёлын хөмрөг. Тэгтээ зэрэг номын сандаа ном уншиж байгаараа бас номынхаа дэлгүүрээр хаяа ороод ямар шин ном байна вэ гэдгийг нэг хараад бас авахяга аваад өөр хүн болгон одоо бүх номыг авна гэдэг бол худлаа. Тийм учраас өөрийнхөө сонирхож байгаа энэ сайхан ном Монголд бол одоо номыг сайхан авилдаг болж сайхан ч ном гардаг болчих юмд одоо номтой нөхөрлөж номтой ханилж яваарай л гэж яриа да. За би эрхэм уншигч нартаа номын баярын мэндийг хүргье. Тэгээд дараагийн лайваар уулзтлаа. Түр баяртай.